За Увс аймгийн Өндөр хангаа сумын Цагаан нуруугийн малчин галуудрахын өсөх хоёр болон түүний гэргий урт насангийн Эрдэнэ чимэг нарт сар шинийн босгон дээр Монгол улсын аварга малчны цом өргөмжлөл үнэмлэх тэмдгийг гардуулан өглөө. За аварга малчин өсөх хоёрыг 1990 оноос хойш 36 жил тасралтгүй мал аж ахуйн салбар тууштай хөдөлмөрлөж мал сүргээ 5 төрөлд нь өсгөн үржүүлд үйлдвэр ухсан ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч ирдээ. За эднийг хан хөхийн улсаар нутаглаж бэлчээр сэлгэхийн тулд жилдээ 300 орчим километр нүүдэлдэг хөдөлмөрч малчин айл байна. Морин жилийн босгон дээр Монгол улсын аварга малчин сал авсан даг баяртай байна. Тэгээ үүдээдсэн өвлөл үлдээсэн мал уяныг аривжүүлүүдтэй хүртэл 36 жил мал малж байна. Тэгээд манай Эрдэнэ чимэг 4 хүүхэдтэй манайх. Тэгээ нэг дунд нэг залуу энд надад малдаг. Одоо манайх чинь Өндөр хангаа баян төрөнд эхлэхдээ ханхиол. Тэгээ манайх чинь эндээ өвлжээд хойшоо цуслантаа уугаад Усын баруун дурын сум талдаа 105 км гэж ирж очихын 300 км нүүж нутгалж. Тэгээ цуслантаа очиад эндээ ирж өвлжээлдэг. Ер нь манай баян гэхийн бас малд та яасан эдээсэн зуншлах сайтай говьдоо таан хөмөлтөй тийм сайхан мал өсч явж юм тийм нутагда. Өнөөдөр Монгол улсын аварга малчин болсондоо маш их баяртай байна. Одоо бид тэр суугаад 36-70 дахь жилдээ л мал дагж байна. Тэгээ одоо энэ сайхан юунд төрсөн төвж өсгсөн аав ээжтэй баярлж байна. Тэнгэрээс харж байгаа гэж бодож байна. Тэгээ одоо энийг чинь яг чинь халуун хүүтэн их л юмэг л юу ажил малчин битгэд энэ юунд төрж байгаа энэ хүндэд. Тэгээ яг уу жаргах сайхан цаг үе байхад бас зүтрэх юу байх цаг үе зөндөө байна малчтад бас. За Монгол улсын аварга малчин болсон өсөх хоёрыг үлгийн улаант их зүүн говийн илүү нугалмт эцэг малаар сүргийнхээ үйлдвэр ухсааг сайжруулж за 2023-аас 2025 оны хаварт 83-аас 101% төл авч сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөн 1000-аас дээш болон тоолуулжээ. За Хязгаар нутагт эх орныхоо эзэн болсон тэд энхүү сар шинийн босгон дээр төрдөө хөдөлмөр бүтээлээ өнлүүлж баяртай сууна.